та бүхэндээ өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Өнөөдөр бид болохоор цугларах цаг подкастаар шүтрэн кафе болонгаар уулзж байна. Өнөөдөр бид болохоор өөрчлөлт номын тухай ярилцах байгаа. Тэгээд ер нь өөрчлөлтөө хэцүү юу? Манай хоёр өөрчлөлтийн тухай юу гэж боддог вэ? Номын талаар ярилцсан. За өдриймэнд тэгээд өөрчлөлт номын талаар эхлээд нөгөөдөлөө хасам зохиолчийн талаар илүү бас ярил зүгээр бол гэж бодож байна. За мэдээж нэг чипхи дан хийдгээд тэ дангуур 43 ах トゥ хоёр байгаа Америк эрдэмтэн судлаач байгаа. За мэдээж хоёр ах トゥ хоёр маань бол ном нь болохоор 2007 онд анхны методистик гэдэг номоор нэлээд тавьсан. За энэ хоёрын номны ерөнхийд гол онцлог зарчим нь юу гэдэг бол юм бол бодит кейс дээр бол уурлаа тэрийг илүү ном зохиолоор илүү дамжуулдаг. Мэдээж бодит кейсээс гадна судалгаан дээр илүү толгуурсан ном байдаг учраас илүү бусдад их хүрдэг. Хоёрын онцлог нь болохоор Чип Хедман илүү судалгаа талдаа суурилсан байдаг. Дани Хедман өөрөө илүү бодит кейсүүд боёо бодит яг нэг кейсүүдийг илүү уран зохиол хэлбэрээр зохиол дээр илүү төлхөө ашигладаг. Тэгэхээр энэ маань илүү хүмүүст илүү хүртээмжтэй байдаг баа. Энэ хоёрын бичдэг номууд маань илүү хувийн зан төлөв бизнестэй олон талаар илүү төлхөө ашигладаг. За номнуудын ерөнхий ингээ эхлээд харах юм бол илүү нөгөө хувийн талын soft skill талын ном шиг харагддаг боловч илүү нөгөө бизнесийн салбар болон илүү бас төлхөө ашиглагддаг номнууд байдаг ба. Надад болохоор нөгөө нэг шүүдэр сонгож нөгөө орчуулсан нь бас их онцлогтой санагдаад тэгээ нөгөө зураг нь нөгөө англи нь бол switchтэй тэгээ нөгөө зурган дээр болохоор нөгөө хаалаа мэдрэлийн унтраалгын зураг гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө өөрчлөлт гэхээр хүмүүс юу хөөд айгүй хэцүү гэж боддог тэгээ ингээл эхлэхээс айдаг ч юм уу би нөгөө хэцүү гэж бодоод байдаг. Тэнгүүд нөгөө энэ ном болохоор өөрчлөлтийг айгүй энгийнээр зүгээр гэрэл хасааж унтраахтай ижилхэн штэ тэгээ дэлхийн унтраалт шиг бас амархан байж болдгиймаа гэдгийг харууллаа. Тэгээ ганцхан яг магадгүй нөгөө надад болохоор нөгөө бизнес дээрч тохиромжтой, байгууллага дээрч тохиромжтой тэгээ нөгөө хувь хүний хөгжил дээрч ч гэсэн өөрт хэрэгтэй зүйлсөө санаанууд бас айгүй их байгаа санагдсан. Тэгээд каман номыг уншаад чамд юу нэг гол ойлголт нь юу байсан юм шиг санагдсан. Номын гол агуулга болохоор юм шүү дээ. Төгтөж зам зорж байгаа шүү дээ. Яг тэдний ингээд нөгөө зургийн гэрэн ч гэсэн тайлбарсан шүү дээ. Жим бүхний зам лом тэгээд орчин болохоор нөлөөлөл байгаа гэдэг. Тэгмээд бид энэ нөгөө зам ямар хэмжээтэй вэ? Хүний хүч чинь ямар хэмжээтэй гэдэг гэсэн бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд та хоёр маань болохоор төгтөчтэй илүү захирагч байна. Заандаа илүү захирагдаж байна. Мэдээж нөгөө ном дээр гардаг яг илэрхийлэл байгаа шүү дээ. Гурван зүйлийг нэрлэдэг байгаа. Миний хувьд болохоор илүү заан тал руу хөтлөгддөг юм шиг санагддаг. Илүү сэтгэл хөдлөлөө таадаг. За тэгээ мэдээж тодорхой хэмжээ сэтгэл хөдлөлөө давмгаалдаг ч гэсэндээ тэрийг жолоодох нь маш чухал гэж ойлгодог. Тэгэхээр бол тодорхой хэмжээнд мэдээж унаачаа чараа дамжуулаад заанаа чиглэлийг илүү хичээдэг гэж ойлгож байна. Мэдээж нөгөө хэлсэн шиг амархан биш маш хэцүү. Заамны яг тэр том зүйлийг хөдөлгөхтэй чиглүүлнэ гэдэг маань маш их хэцүү байгаад байдаг. Тэр энэ номонд бас тэр талаасаа бас нэлээд байгаа болов уу гэж ойлгох байна. Тэгээд бас илүү нөгөө сэтгэл хөдлөлөө заанаа дэлгэцчих гээд байдаг юм шиг санагдав. Гэтэ нөгөө ямар үед ямар нөхцөл байдал дээр ямар өөрчлөлт бас хамаах. Тэгээд заримдаа л амархан ингээд сэтгэлийн өөрлөөрөө шийдчихээ л заримдаа л илүү жоохон хацтай бодож юм тийм байдаг бах. Тэгэхээр бас надаас ер нь бол өөрчлөлт хэцүү санагддаг. Тэгээд нөгөө илүү юу юм шиг нэлээд бодоол жоохон үр дүнгийн илүү нөгөө төсөвлөө харчаал тэгээд за би нэг тийш хүрэх гээд байгаа нэг том зорилго тавьчаал тэрийг илүү бодоол нөгөө төхнөөсөө сүртэй л хэлэх юм тийм. Тэгэхээр тэн дээр болохоор илүү нөгөө нэг тийм үед болохоор илүү нөгөө заанаа илүү сэтжүүлэхтэй сэтгэл хөдлөл өөрийгөө жоохон урамшуулах мотивац өгөх зүйлүүд айгүй хэрэгтэй байдаг юм билээ. Тэгээд яг надад болохоор энэ нөгөө нэг шууд яг байгууллага хийсэн илүү хурлаа нөгөө хүмүүн жишээлүүдийг хэлвэл гэж бодлоо. Тэгээд өөр тэр нөгөө
яг нэг туршиж үзчихсэн нэг жишээс байдаг. Тэгээд энэ дэр нөгөө нэг номон дээр өөрчлөлтийн багц гэж бүлэхэд тэр өрөөг авах 5 минут хийж гардаг шүү дээ. Нөгөө Марла Сили гэдэг нэг ихтэй яг анх санаачилж исэн. Юу гаргаж исэн өрөөг авах 5 минут гэдэг түр илүү нөгөө юу үрхгийн нөгөө зохион байгуулалт те тэр талаар их нөгөө семинар сургалт дээр хийдэг хүмүүс юм лээ. Тэгээд энэ номон дээр яг тэр санааг нь аваад яг юу гэсэн хүмүүс бэлгээ сэтэлжүүлэх зүйл. Тэгээд тэр нь юу гэхээр зөв нөгөө хүн болгоос нөгөө гэртээ аюугаа цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд гэр араа аюугаа цэвэр байх хэрэгтэй гэдэг. Тэгсээр нэг бүгд нөгөө цэвэрлэхээс залхуурдаг. Гэхдээ ер нь аль яг хүмүүс бол ерөөсөө залхуу биш зүгээр л ажил нь хэтэрхий том харагддаг. Тэгэхээр бид нар юу хийх ёстой вэ гэхээр зүгээр нөгөө нэг сэрүүлэхтэй цаг ч юм уу те цаг нэрээ нөгөө 5 минут тавиал эхлүүлчих. Тэнгүүдээ яг цаг эхлэхдээ гэрийнхаа одоо нөгөө хинч очтгоо за магадгүй зочин орж ирэх юм бол зочныг иш оруулахгүй дээ гэж бодож байгаа нэг гэрийнхаа нэг хэсэгт очиод цаг явж эхлээл сэрүүлэг дууралтал тэр ингээд өөрөө тэр хэсгээ цэвэрлчих гэж байгаа. Тэнгүүд магадгүй яг цаг дуураа сэрүүлэг дуурсан ч гэсэн та тэр өөрөө тэр хэсгээ цэвэрлээ зогсохгүй ингээд цаашаа бодлогын өрөө малгын өрөөгөө замагтууд том руу цэвэрлээ явчих гэдэг юм уу. Тэр санааг энэ дээр нөгөө өөрчлөлт багсах гэдэгтэй холбоо тайлбарласан байсан. Тэгээ би нөгөө өнгөрсөн намарч нөгөө наадмаар аюулааны амралтай нөгөө гэртээсээ зад цэвэрлэе гэх ална. Гэрийнхээс хамаг хогнов шиг цэвэрлэн гэх өөртөө нэг зорилго тавьчаа. Тэгээд амралт ч эхэллээ. Нэг 2-3 хоног амраал гэлээ. Ерөөс ихэр цэвэрлэх зүг. Тэгээд нөгөө аюул нөгөө гэх юм бодсон аим хин цэвэрлэх юм бодсон. Тэгээд ерөөсөө эхэлж өгдөө. Тэгээд яг тухайд бас яг номын уншиж тарж ирсэн. Тэгээд энэ кейсээ санаад за нэг өглөө яг за би өнөөдөр зүгээр л яг хувцсныхаа өрөг цэвэрлэн гэж бодоод за би өнөөдөр хувцсныхаа өрөг цэвэрлэе гэж өглөө тэгэл хувцсныхаа өрөөнд нөгөөдгөн хүнтэй бас альчуураа бэлэл орсон. Тэгээд яг яах юм бол нөгөө цэвэрлээд эхэлчих юм бол өөрөө нөгөө хувцсаас хатаа бол цэвэрлээд дууссан нөгөө тэр нэг гоё цэмцгэр агуулууд харахгүй тэндээс нэг гоё сэтэлжээл тэ. Тэгэл цаашаа удалгааныхаа өрөг цэвэрлээл угаалтаар унгайлахаа өрөг цэвэрлээл гэдэг ингээд явчихсан. Тэгэхээр нөгөө нэг тухайд миний зүгээр ойлгож авсан зүйл нь юу гэхээр бид нөгөө өөрснөө эхлэлээгүй байж ш нэг амар том зорилго тавьчаад тэрийгэ бодоод эхлэхгүй сүрдээд байдаг юм шиг санагдаад тэгээд одоо би яг нөгөө ажлын өөрөө яг байнга тогтмол хэрэгжүүлж байгаа нэг ажлыг би амар олон зарладаг. Амар олон деталь задлаад тэнгүүдээ за би яг энийг хийлгээд бол эхлээд ингэх хэрэгтэй. Эхлээ хэрэгжүүл дараа би ингэдэг гэх ингээд нөгөө степ бүгд ингээд салгачдаг байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг эхлэхийн жилүүд тодорхойлоо. За энийг эзэн чинь тэгвэл би одоо ингэ. Тэгэхээр нөгөө өөрчлөлт гэдэг бол нэг тийм том зүйл биш. Ингээд жижигээр задлаад өөрчлөлтөө багасгач нь бол илүү амархан энгийн байж болох юм байна гэсэн санаа бас нөгөө гэр цэвэрлэх жишээнээр ойлгоод одоо болохоор ажил дээр нэг жоохон тогтмол болохгүй төвшүүлэх хичээж байгаа. Юу заанаа юу бодчих үү гэхээр би өөрөө өөрийгөө болохоор заандаа дэлгэх гэж боддог байхгүй сэтгэл хөдлөлтөө. Тэгмээд нөгөө нэг найзуудаас ирдэг коммент ч юм уу ажлаас ирж байгаа комментууд нэг хийхэд чи ер нь бол шийдвэр гаргахтаа ингэж агуу бодит ханддаг. Чи нэг өвчтөй нийлээ ингэ найзтай юм шиг санагддаг ч гэдэг юм. Тийм комментууд их ирдэг. Тэгээ би өөрөө заан гэж боддог боловч ер нь бод шийдвэр гаргалтын дээр бол нийлээ өвтөж талтаа байгаа юм гэж ярьж байна. Тэгээ яг нөгөө яг бодит кейс юм байна. Бэлтгэн хүн болгоны ингэ боддог юм шүү дээ. Турнаа гэдэг. Нэмашнаас нэг турнаа. Тэгээд намын дээр маань гарч байгаа гоё нэг кейс нь болохоор гэрэлтэй цэврүүд хөдөлгөөн гэдэг юм байсан. Зөвхөн хэрэгтэй гээд тэгээд за өнөөдөр чихрэлэг зүйлийг үгүй гэж шинжилгээ оронд өнөөдөр нэг жинс иднэж гэдэг юм уу те амттай мэдчихгүй болно те амтаараа юу сонгох болно гэхдээ хэмжээгээ багасгах хэрэгтэй гэдгийг өөртөө ингээд нөгөө гээлэг талаар ойлгуулахаар илүү үр дүнтэй болж байгаа гэсэн тийм кейсээс тэгээд тэрийг бас хэрэгжүүлвэл юу нэг үр дүнтэй байж чадах юм байна гэж бодсон. Тэгээд яг нэг ажил дээр кейсээ болохоор энэ хам жижигхэн кейстэй. Гэхдээ яг том асуулт шийдсэн гэж боддог. Нөө яагаад опшн ингээд 3-4 ариун цэврэг өрөөдөд ариун цэврэг өрөө маань ингээд аюу ингээд дараалал нөгөө полон бөглөөд тэгээд яг яасан бол ийсэн бол гайхаад гэж хэцүүсэн. Хэцүү байсан. Тэгээ нөгөөний ажил дээр очиад ингээд ажиллаа хийх гэсэн чинь хүний анхан шатны хэрэгцээ ингээд бүрдэхгүй болохоор ч стресстэй тийм ажиллаа санаа зовгоор шүү дээ. Бүр бүтэмжтэй баймаар хаад нэг тиймэрхүү болцоор санаа зов.
За тэгвэл энэ асуудлыг өмнө онцгой шийдъя гэд. Тэгээ номны нөгөө хинт гардаг кейс гэдэг нөгөө усан хүүхдүүд нэг унаад байсан чинь аврагч бол доороос нь авраад байгаа. Тэгэл хүүхдүүд нөгөө унж орж ирдэг. Тэгээ юу яагаад унаад байгааг нь олохгүй мэдээшээ гардаг гэсэн үг шүү дээ. Би яг тэрнтэй харьцуулж бодож байгаа. А яг юунаас олж байгаа юм бол гээд. За окей энэ бол ингээд Холландоо одоо рецепт цаас хийснээс болж байна ч гэдэг юм уу тийм кейс ба. Тэгээ би өнөөдөр одоо 0-д ороод хүнийг ингээд тэгээ хогоо хайж байгаагүй юу гэдгийг харж чадахгүй байсан ш. Одоо яах хэвээр болоо гэд. Тэгээ нөгөө ойрхон юм яагаад тэгвэл энэ одоо анхны дүүшгэний газрууд яаж хийх юм бэ? Тэр өдөр тутмын хүн нэг орчил байгаа шүү дээ. Яаж хийх юм бол тэр чинь бидраас их асуудалтай байгаа 200 хүн гэж бодож байгаа. Тэгээд ойрхон хоолой газраас ороод асуусан чинь манай хамнаас сар болон тогтмол юм бодис цагддаг. Бодисыг хоол руу хийчтэй юм аа гэв. Энэ л эсэм юм шүү дээ гэж олж мэдэн баг та. Сар болгон бодисыг хийчихье гэв. Худалдаа авалтынхаа хамгааллын хайсан руу оруулаад хариуцсан ажилтнанд за та энэ тэдэн царай гэдэг сар болгон нэг удаа хийж шүү гэв. Тэгээ ер нь тэрнээс хойш ер нь бол нойлын асуудал ерөөсө гараагүй. Тэгээ маш одоо бүр мартцсан байх. Нэг эсвэл аяурцээсэн шүү дээ. Тэгэл аваад хүмүүс ухамсарлч уу гэж бодоод ирсэн чинь цаана ахаагүй бүтээсэн. Мэдлэр санаглаад байна. Манайхаа 0 рүүгээ нэмчихсэн юм ирсэн ч тийм. 0-ийн цаасаа 0-д хийсэл байх уу лээ. Тэгээ наачны өнгө онцоор шийдэн гэж чухал байна тийм. Миний яг энэ бодит кейс аа нэг юм кейс байна. За над дээр яг өөрчлөлт ингээ хийсэн гаргасан зүйлүүд гэхээр нэг шууд бодитоор руу тэгэхээр жоохон төвтэй санагдаад байна. Тэгтээ нөгөө амьд ажил дээр юм уу те илүү бодит кейс гэх юм бол нөгөө орчин ингээд хүрээлэн борчноос хүмүүсээ сонсдог ажлын дундаа сонсдог зүйлүүд маань ялч өдрүүний нэг гэгэл эцэг гэдэг bright spot гэдэг яриад байна шүү дээ. Гэгээлийг талаа буюу илүү амжилттай байгаа юу болоод байгаа талаа илүү харах гэдэг чиглэл маань илүү маш ойрхон буусан. Тэгээ ер нь өмнөд ингээд бодох нь болохоор илүү асуудалтай зүйлүүдэд бодоо тий. Тэрийгээ сайжруулж би ерөөсөө энэ дээр болохгүй ингээд өөрөө илүү ингээд унаад сэтгэл санаагаар унаад нөгөө нэг заан маань унчаад байсан. Тэгээд яг тэрэндээ хөтлөгдөд ингээ олон бүтээмж болоод олон амжилтгүй болоод байсан. Сүүлийн үед илүү яасан бэхээр компани зорилгоч тодорхойлсон, евро чиглэж байгаа зүйл маань тодорхойлсон. Тэгэхээр нөгөө өөрчлөлтөөр нөгөө зам маань сэвэдтэй. Тэнгүүд дагаад маань илүү нөгөө амжилттай болж байгаа, сайн болж байгаа зүйлүүдээр илүү төвлөрөөд тэгээ олон илүү амжилтгүй хөтлөж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. Энэ дээр нөгөө баатрын цэглэл маань биднээс нөгөө BPR одоо нөгөө бидний нөгөө хичээл бас сар болгоны гүйцэтгэлийн уулзалтан дээр хэлдэг шүү дээ. Сүүлийн хагас жилдээ та нар яг юу сайсан бэ? Тэрийг илүү бичээ гэдэг. Хэдийд гисэн болооч нөгөө тэгээд дандаа л нөгөө асуудалтай зүйлээ ингээд гаргаж ирээл тавиад идэг тийм. Ерөөсөө бид нар л болохгүй байгаа юм байна. Ерөөсөө компаниараа л болохгүй, би болохгүй гэсэн ойлголттой байдаг байсан. Сүүлийн үед яг нь тэр нэг ингээд нөгөө одоо ном дээр гардаг шүү дээ. Нөгөө сүүлийн хэсгүүдээр нөлөөдөө дадал бий болох гэдэг шүү дээ. Ингээ байнгын сонссоор байгаа тэр маань илүү дадал болоод гэгээлэг тэр ажил амжилттай байгаа зүйлүүд олж хардаг юм шиг болсон юм шиг санагдсан. Тэгээ энэ нөгөө ингээ өвөлдөө харахаар бид нарт анх нөгөө намир маань үндсүүсийнхаа дагуу сургалт хичээл ордог байх одоо жоохор ажиллах гэл тийм. Тэнгүүд нөгөө илүү даваа талдаа туршиглээд анхаарахтай талаа байхгүй болохгүй илүү даваа талаа өнгөлөх гэж яриад байдаг байсан юм бол бодол ойлгох чав буюу урт хугацааны өөрчлөлт хүрээнд 19 оноос хойш тэгэхээр юу гэсэн бол 6 жилийн дараа өөрчлөгдөж байгаа 7 жилийн дараа ойлгох гэдэг маш хугацаа бас их шаарддаг юм байна өөрчлөлт гэдэг зүйл. Тэгэхээр нөгөө өнөөдөр ягаад маргааш өөрчлөгдөн гэдэг зүйл бол хизээж хүнд байхгүй гэж боддог хамгийн бас нэг ном уншаад бас подкаст сонслоо тийм ном гэдэг. Тэгээ үйлчлүүлээ бодохоор ер нь ялцчихгүй өөрчлөлтүүдийг зөвлөсөн байна. Өнөөдөр бидний ярьж байгаа ном маань өөрөө өөрчлөлтийг илүү хялбар болох, хурдан болгохын тулд ямар арга зам байх вэ тийм тэрэнд яаж хүрэх вэ гэдэг зүйлийг илүү товчтой өгсөн байгаа гэсэн. Тийм учраас энэ ном маань маш их буюу одоо чинь York Times-ийн best seller гэсэн ном байж байгаа шүү дээ. Тийм болоод явсан. Бизнесийн салбар ялангуяа манай жибдэн эти номнууд маань илүү төлхөө байгаа гэдэг маань хүмүүсийн тэр нөгөө
одоо чинь бизнесийн салбар гэж яхаар энгийн хүний үднэс харах юм бол амар том те. Миний төвлийн ном биш юм бэ. Би уншихгүй байна чинь миний биш юм бэ. Ойлгохтой байна энэ гэж ягаад гэвэл энэ ном маань илүү юу гэдэг хөнгөн тэгээд илүү ойлгомжтой яаж хөө гэдэг зүйлүүд мангас илүү гарах зэм шиг санагдаад байна. Тэгээд кейс маань ч гэсэн маш их баялаг кейс байгаа ч тийм хөвгөн бизнесийн салбар гэдэг. Нэлээд олон зүйлүүд байгаа юм байна гэж ойлгоод байгаа. Яг энэ нэг нэмээд яг өдөрт нэг асуулт гэх юм уу миний зөв өнцгөөс бодохоор өөрчлөлт гэж яриад байна шүү дээ. Тэнгүүд нөгөө өөрчлөлтийг одоо бий болгосон те яг ингээд зориод төлөвлөсөн ч юм уу тийм кейсүүд байд бодож жишээ нь миний хувьд бол ном сурах гэсэн өөрчлөлтийг бараг жил болгоны нөгөө нэг те 12 сарын 31-нд бодлоо. За би яг ирэх жилийн 1 сарын 1-ээс те сарда нэг ном уншиж дуусна гэж явдаг. Тэгээд жилийн эцэст онгод бараг байхгүй те ингээд байгаа тийм юмтай холбоотой бол одоо стил өөрчлөлт өгөөл явж байна. Гэхдээ энэ номыг уншаад бас энэ хэд тодорхой хэмжээнд ойлголт авсны дараа бол ялцчгүй нөгөө гурван зүйлийнхаа дагуу тийм өөртөө дүн шинжилгээ төлөвлөх хэрэгтэй байна гэсэн ойлголттой байгаа. Тэгтээ ирэх ямар байх юм бэ нэ? Ном уншаагүй ч юм аа. Энэ би бас нөгөө ном унших намаас яг өөрчлөлтөд бол бүгд уншаагүй одоо нэг 60% мөртэй л явж байгаа. Би бас нөгөө ном уншихтаа өөрөө ер нь жоохон залхуу. Бас нөгөө нэг илүү яг иймэрхүү ном гэхээс илүү өөр зохиолын ном байгаад уншиж тийм. Тэнгүүд нөгөө энэ хөгжлийн тал руу юм болохоор нөгөө шидэж өгөө хаалт чинь тэгээ нөгөө хүн болгоны гэсэн юм шиг. Тэгээ би нөгөө намааш та нэлээ нөгөө бичиж тэмдэглээ нөгөө хадгуулаад намаа л хэвээр сайхан сараач юмштай. Тэгээ нөгөө нэг номоо дуусгаж иж заавал нөгөө дараачихаа эхлүүлнэ гэдэг юм бүртөө амар хатуу зөвлөлт тавьж ингээд шаардлага тавьж байгаа бох тавьждаг юм. Тэнгүүд нөгөө өөрчлөлтөө ингээд нэлээ явуулчаал энэ сүултээ нэлээ авдаг бай. Тэгээ нөгөө нэг өөрөө тэрийг уншдаас багада стресстэй л замуул тийм. Тэгээд сүүл нөгөө энэ ном чинь нөгөө анх 23 онд тарааж эхлэгдснээс хойш нөгөө сүүл чинээр орсон ажилтнууд нэлээд байдаг нэлээд. Тэгээд гадуур нөгөө хэвлэлтэнд ордгоо нэг хүмүүс амар асуугаад тэгээд яалч нөгөө манай хамт ажилладаг нэг хүмүүс танд өөрчлөлт ном энэ номоо өгч чиг уншсан болох ч гэхэндээ уншдаас агуулж гисэн өөрөө нөгөө нэг ном өгсөн байхгүй. Тэгмэд нөгөө нэг өөрөө яаж чамгата за би одоо угаасаа энийг уншиж дуусгахгүйс хойш зүгээр өөр хэрэгтэй нэгэнд нөхчийг ингэвээ өөрөө дараагийнхаа номыг эхлүүлээ. Тэнгүүтээ нөгөө нэг үр бүтээлтэй удирдах ажилтан гэдэг компьютер тракерыг амжтай тэрийг уншаасан чинь нөгөө өөрчлөлтийн санаануудаас аягүй давхцаж байгаа юм байсан. Тэнгүүд би нөгөө заавал өөрөө өөрчлөлтөө бүтэн уншиж дуусаагүй ч гэсэн би бас эндээс санаа ойлгоод авсан юм байна. Хэрэгтэй зүйлүүд байсан юм байна. Тэнгүүдээ нөгөө би намаа заавал 100% бүгдийг уншиж дуусна гэдэг хэцүү нэг санагдахгүй зэрлэгтэй тавихаа болцсон. Тэр их сэглээ яваад байна. Нөгөө 5 минутын зарчимтай ч юм адилхан юм шүү те. Яг энэ номдэр гарч байгаа нэг нөгөө нэг татгалтай санаа болгоно үлдэж эхлэх. Тэр өөрөө үлдлээ эхлэх хэрэгтэй. Үйлдэл хийлгээ даа. Үйлдэл чи хийгээд эхэлчих. Тэгээд цаашаа аяндаа болно л байна. Тэгээ нөгөө хийх юм бас нөгөө нэг өөрчлөлт хийхтэй холбоотой боо зүйлс номдэр болж байгаа замын хэсэг байна шүү дээ. Орчин дадал үүсгэх байгаа тийм. Ер нь дадал үүсгэх аягүй хэцүү. Шинэ бүрдүүл аягүй хэцүү шүү дээ. Эндээ кавер маань юу гэж боддог вэ? Эндээ нөгөө нэг номдэр алхаг болон жишээ кейсүүд байсан шүү дээ. Тэгээд би зөв нэг ажил дээр бас нэг сайт нэг кейс боддог төрлөлийн яг юун дээр нөгөө Microsoft-ийн нэг жишээ байдаг нэг голын нөгөө Linux-үүд гэдэг шүү дээ нөгөө бүтэн намаа хатцсан яг нэг компани нэг кейсийг аваад за энийг өөрчлөлтийн нөгөө бүтчүү яаж шийдлүүлэх заанаа яаж шийдэлжүүлэх орчноо яаж бүрдүүлэх ингээд бүтэн кейсийг батсан Linux-үүд гэдэг тэнд дээр нөгөө Microsoft-ийн нэг жишээ байсан тэнгүүд нөгөө Microsoft-ийн нэг шинэ програм одоо бичээд тэрийг нөгөө нэг хэрэглэгчдээс нөгөө хэр хялбар одоо хэрэглэхэд амар ингээд судалгаа авсан чинь 10 хүн тутмын 6 нөгөө айгу хэцүү байдаг гэдэг коммент
одоо өгсөн чинь нөгөө хөгжүүлэгч нартай очиод тэрийг хэлсэн чинь наа 6 тэрбум хаанаас олоод ирсэн гэдэг хариу өгсөн гээд тэгвэл нөгөө Microsoft-ийн шийдлэн юу байсан бэ гэдэг тиймүүдийн нөгөө одоо жишээ мэдрэмжийг нь олж гэдэг тэгмүүд нөгөө судалгааныхаа лабораторид нөгөө нэгдэлтэй шилдэг өрөөдөн шүү дээ. Тэмдэглэлтэй харилцагч нараа оруулаад нэгдэлтэй хөгжүүлэгч нараа оруулаад яг бодит кейс туршлагын жишээ нь харуулсан гэж байгаа байхгүй. Тэгмүүд яг хөгжүүлэгч нарт илүү юу гэдэг жирийн үеийнхээс нь илүү 20 дахин илүү шин санаа орж ирж байна. Ирсэн гээд тэмүүл тэр жишээ ингээ зааны сэтэлжүүлж байгаа тийм тухайн эцэг нь бол тэгээ орчноо бүрдүүл гэдэг тийм нэг орчин нөхцөлөө илүү нөржиж байгаа гэх болохоор жишээ нөгөө одоо хаа газрын программистууд хөгжүүлэгч нар аюу гоёлаа супер компьютертэй байдаг шүү дээ. Лаглаг компьютертэй одоо мэдээж яг тэр нөгөө бүтээмжиндээ сайн тийм хурдан одоо код бичих хэрэгтэй гэдэг ч юм уу. Гэхдээ эсрэгээр нөгөө талдаа Microsoft-ийн харсан нөгөө шийдэл нь юу байсан гэхээр өөрсдөө лаглаг супер компьютертэй ажиллаж зүгээр энгийн хэрэглэгч нарын хэрэглэдэг жирийн компьютер дээр одоо ашиглах тэр нөгөө програмыг бичнэ гэдэг чинь айгүй утгагүй хэрэг тэр хүмүүсийн хэр ашиглах тэр ашиглахад хэлбэр байхыг та нар ойлгохгүй гэдэг шаардлага тавиад яг нөгөө хэрэглэгч нар чинь ямар компьютер хэрэглэж чинь тэмдэг програмаа бичээр илүү шаардж байгаа. Тэгвэл энэ бол жишээ нь яг нөгөө орчны өөрчлөлт за мэдээж тэнгууд хүмүүс илүү бүгдээ харилцагчаа илүү ойлгоод тэдний өмнө өөрснөө тавьчихсан нэрээ хийж байгаа юм. Тэгвэл энэ ажилтнууд болох уу гэдэг талаас шийдлэн хийж байгаа юм болов гэж бодсон. Тэгээд энийг бас харж байгаа нөгөө ажил дээр нэг кейс одоо ажил дээр гэсэн кейс байгаа. Тэгээд би нөгөө нэг сая өнгөрсөн жилээс нөгөө нэг нэмрээ харилцагчуулчлын багийг хийчихсэн байхгүй. Тэгээд нөгөө бид хэд ч юм одоо ер нь нийлхэлтэй нөгөө нэг өдөртөө дуудлага дээр нэг 17-8 хүн кол центр дээр нэг ажилладаг. Тэгээд ажлын ачаал арцсангой янз бүр өөр байдаг. Тэгээд аюул бодлого орж ирдэг нөгөө харилцагчийн байна. Одоо юу их харилцагчийн байна дата их тэнгүүд нөгөө аюул харилцагч орж ирэл тэгэл орж ирсэн болгоны бидэд яаж хариулах вэ? Яаж хурдан хариулах вэ? Яаж бүх дуудлага амжилттай авах вэ гэдгээр бодоод идэв юмсан. Тэнгүүд эсрэгээр нь яг бодоод за хитүүлээ тэгвэл энэ харилцагч нар яагаад залаад байгаа юм те хэдүүлээ залахгүй байх тэр нөхцөлийг илүү бүрдүүлэх хэрэгтэй юм шүү гэдэг дээр илүү хүмүүсээ сургаж эхлэе та энэ ямар шин санаа байна. За өнөөдрийн хамгийн орж ирсэн дуудлага чинь юу вэ? Тэгвэл яагаад намаас ч орж ирээд байгаа. Тэгвэл аппликейшн дээр материал ингэж харагдаад байгаа юм бол ингэж харагддаг болох ч их даа гэж юм. Тэр санаануудыг ярьж хэлсэн. Тэнгүүс сүүлийн хагас жилд бол илтгэв тэгтгүү зүрхэн гаргаад яг нөгөө аюу хэцүү хэцүү асуудлаар холбогдоод байдаг гэсэн кейсүүд байна насаад ирж байгаа байхгүй. Тэнгүүд буцаад бид эдийн амжилттай хамжилж байгаа юм байна гэсэн нөлөө өсөж эхэлсэн. Тэгээд дагаад нөгөө ажилтнуудын сэтгэл ханамж ч гэсэн үг болж байгаа хэрэгтэй нөгөө ачаалан багсаад ирэх ч юм уу. Тэгээ нөгөө байнга нэг харилцагчдгүй та тэрийгээ тэгээ дараа гэж тайлбарлаж байгаа байхгүй болно гэдэг чинь бас стресс нь буурж байгаа нэг хэлбэр. Тэгээд ялч нөгөө бид өөрснөө орчин нөхцөл маань ямар бай тэрэндээ ингээ нөгөө дасаад тэгээд тэрийгээ зүгээр л уртгаа хийгээ суух биш арай нэг өөр зүйлс нь хараад бодоо тэрийг ингээ өөрчлөлт хийхэд юм боломжтой юм гэдгийг бас ажил дээр бол хэд хэдэн жишээ бол баталцаад байгаа шүү. Нөгөө нэг согийн хэлбэр тийм зэрэг байдаг шүү дээ. Чиний нөгөө саяны ярьсан кейсэд бодсон нөгөө номон дээр нэг гардаг шүү дээ. Альцлуучлээ нэг ажилтан харилцагчтайгаа ярилцж байгаад тэгэнгүүтээ нөгөө харилцагчтай нөгөө пицца өргөж өгсөн нэг кейс гардаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө тэр айгу амжилттай болсон гэдэг. Яагаад гэсэн чинь нөгөө харилцагч нь ингээд уцны цаанаас ярьжсэн өссөн байсныг мэдрээд тэгэнгүүт нь газ хүргэлээр пицца өргөлдөг ярилцж байхад пицца өргөлдөг гэсэн юм. Тэгээд нэг тэр айгу амжилттай болоод тэр кейсийг нөгөө компани яриад бид хуваалцаа бэлтсэн гэсэн нэг хайр шүү дээ. Яг тийм үү та пицца өргөжсэн. KFC ч юм уу. Тэгтэл нэдэрдэг байна шүү дээ. Гэтэ манайх нөгөө нэг харилцагчаар сүүл нэрийг хэлээ яхав тийм нөгөө харилцагчийн өмнөөс зээлийн төлж исэн кейсээ сонсч ирсэн. Юу мондөг зээлийн төлж. Би л авчихгүй. Тэгэхээр орчлог мэдрэн дадлал үсгэн аягүй чухал байгаа шүү дээ. Энэ номон дээр бас нэг гардаг нэг кейс номлоор бүрээд холбоотой кейс гэдэг. Номцныхаа нөгөө мессежд байг шалгаад ирэх дадлал үссэн. Тэгмээ тэрийг нөгөө яаж дадлаа одоо зохицуулж байгаа гэхээр орчноор зохицуулжсэн шүү дээ. Машина барьж явж байхдаа уцаа үзэдсэн болохоор тийшэндээ машина уцаа хийгээд тэгээд жолоо байгаад очих газар болчихсон. Blackberry ч нөгөө нэг нууц амаргуудын харандаа. Алдартай мессеж шалгаад исэн юм бол. Тийм үү биш үү.
Тэгээд нөгөө бид гэж би. Тэгээд PS нөөсөлөө үед утсан дээр амар юм яхаа. Одоо топ хийм тэгээд тадлалаа гэртээ очиод нэг рeel үзэх бол 2-3 цаг өнгөрцөн ч юм уу тийм нэг юм хийжигээ болцсон ч оройд процент болцсон ч юм уу тийм амар харамсалтай санагдаж байгаа. Тэнгууд нэг жижигэн дөрөв цааваа тийм за ихтэй тэдэн цагаас хойш хуцаа харахгүй ч гэдэг тийм борлоо үед зааж харахгүй ч гэдэг юм тийм тэгээ нөгөө нэг яг нөгөө ажил мэргэжилтэй холбоотой нөгөө нэг хүнтэй холбоотой асуудлууд аяг орж ирэн тэгээ нөгөө нэг шууд нөгөө залхах тохиолдлуудаас аяг байдаг. Тэнгууд нэг за энэс яалтай л багтаа гэж бодоод нурцаа өрхөж чаддгүй тийм байсан. Таамагтай бол дээр оролцоо өрхөд ордог ч юм уу тийм улсанд оролцоо за зэмлэлд өргөждөг ч юм уу. Тэгвэл тийм татлуудыг яг платформын жишээс бид нэр олдсон дээр бас тэгдэж нэг удаа ингээд авцсныхаа нөгөө нэг аппликейшн ашиглалтын цаг харагддаг шүү. Гэсэн чинь нөгөө ялч сошиал нөгөө Facebook, YouTube ламаа авцсан 3 цаг өдрийн 3 цаг дандаа хамгийн их ашиглаж байгаа юм өсөө тийм болчихсон. Ингээд зүгээр ингээд Facebook scrollддаг болсон бэ. Тэрнээс хойш яасан бэ гэхэлээ нөгөө утасны аппликейшн дээр нөгөө лимит цаг тохирчсон шүү дээ. 15,000 суу 20,000 эдмүүд ашиглана. Хугацаад байждаг. Болсон. Тэгээд дараа нь л нөгөө манай хүүхд чинь надаас болоод наваг аргатай л утас аваа шүү. Тэгэнгүүт нь яах вэ гэж бодоод лсэн чинь амар нүдэндээ нааж сүнзэдсэн яг хаа. Тэгээ нөгөө YouTube-ийн аягүй шорт үздэг шүү хүмүүс ч бодсон тийм. Тэнгүүд нөгөө YouTube ч өөрөө бас нөгөө шорт дээр нэг лимит заадаг бас тохиргоод байна. Тэрийн тохируулгуудаа нөгөө screen distance руу ажиллуулсан. Тэгвэл ингээд наагаад хаж уусаа ирчих. Тэгээ ингээд холоос болоод нэг ядчил миний зүгээс их зүйлэн дээр байдаг гэх юм чинь. Анх бол нөгөө хүүхдэд алчаал хүүхдэд эзэж утас үзэхгүй. гэж ярьдаг юм уу тийм. Би өстэй хүмүүс яаж чаддгүй байна энэ айгүй амархан л баймаар өгөхгүй л ахт болно шүү дээ. Гэл ясна ч нөгөө арганд нь орцсон те. Тэгээ сүултээ бол баг өөрөө яга заазам авцсан. Заамаар. Нөгөө шүү дээ. Ээж нь ахгүй ганцаараа харах юм авцаа өгөөл тэгээ. Тэгээ сүүлийн үед ингээ бодсон чинь амар хэвлээд баг надаас их юм аа цаа сүултээ боддог. Тэгээ юу илээ гэж бодож байгаа ямар ч байсан ихний алт нь бол юм байна. Одоо хийс. Сони бодсон чинь санаа гарчлаа. Тэгээ өөр дөнгөөгөл орсон. Тэгээ одоо би кейс ярилцаар жижиг алтнууд юм шиг хэрнээ аюул нөгөө том хөлөөр авчирч байгаа юм шиг багцдаг. Энэ номыг хамгийн хэлж нөгөө уншиж байгаа нэг амар хөгжилтэй гэсэн дээрээс нөгөө цагны жишээс шүү дээ нөгөө өглөө босдгоо дээр гүндэг цаг зохион байгуулсан ингээ $50 одоо €50 орчуулсан зарсан байт тийм. Тэгээ сэрүүлийн урлаа 35,000 билээ байсан гэдэг надтай ажлын асуудалтай хүмүүс олон л байдаг ингээ санаа. Тэгээ сэрүүлийн урлаараас явдаг тийм. Гүндэг гэдэг. Тэгээ би яг тэрийг нөгөө нэг юу яг гүндэг цаггүй ч гэсэн нөгөө уцаа айгуу өөр дийчдэг өглөө. Тэгвэл нөгөө нэг орны хажууд ч юм уу ингээ ойрхон байхад нөгөө яалч юм снүүц дарчдаг тийм. Тэгээ би яг нөгөө нэг яг заримдаа тэгж чаддгүй л тийм. Гэхдээ нөгөө өглөө нь бол яалч чухал ажил байж юм уу эрт яа босох тохиолдолтой би заавал бүртгэлтоонд авчиж тавьчихдаг байхгүй. Тэгээд яалч ч үс ирүүлэх удаахан бол босоод цаашд би босъё гэд тийм аргыг бас хэрэгэлдэг. Тэр сэрүүлэхдээ нөгөө бүдэ цаг маань юм наа тийм. Тийм тийм. Би бас хиндээ хол тавьдаг байсан. Гэхдээ одоо эвлэрсэн. Стайхны байсан. Тэгээд сэрүүлэг тавих одоо тэгээ манай эхнэр сэрээдэг ажил бас шүү дээ. Сэрэх хүнтэй байгаа бол бай тий. Тэгээд сэрэх хөнгө хүмүүсээ л тэгж болно шүү. хол тавих хэрэгтэй байлээ гэж. Өөр сэрүүлгээд дагуулах хэрэгтэй. Миний нэг муу зуршил нэг тийм л гаван сэрчдэг гэсэн мөрчлөө энэ дээд төрлийн. Бүрэн сэрчдэг. Нөгөө номлог гарч байгаа нөгөө заан хөтөж хоёрын нөгөө зог гэдэг шүү дээ. Тэгэхээр хүн болгон заан болохоор одоо сэтгэл хөдлөл хөтөчөн буюу нөгөө хүмсэр гоё ухаан тий. Тамууд нөгөө хүн болгон илүү сэтгэл хөдлөлгүйгээ явдаг учраас заан найдвар хүн хэмждэг. Тийм яг тийм шүү дээ. Бидний дээр нөгөө ажлын бас нөгөө одоо ашигладаг хэсэг бол суглааны үг яа шүү дээ. Сэтгэл хөдлөл заан нөгөө орчиндөө одоо усгон байх нэг тохиолдолд тий ажиллах баяртай үе тохиолдол гэдэг хамгийн нэрчээд буюу одоо сэтгэл санааны байхгүй 4 сар 10 сар судлаад байгаа шүү дээ. Хүмүүсээс асууж яг 4 сар 10 сар таваад байгаа ингээд асууж шүү дээ. Тэгээд ялч бас 12 сар даа 11 сар гараад ирэхэд
шинэ жилийн догтлол цаанаасаа илэрхийлээ. Муу Сууж сууж байгаа. байгаа. Хаамаалхайг бол бүгэлэхгүй. Тэгэхээр тэрээс нэг аюул зүгээр юм шиг санагдав. Чи ингээ орчин гэдэг чинь бас яг чухалтай. Хэдүүлээ чинь 14 давхар судалгаа асуудаг гэсэн. Бас төвлөрөл орчин бодлуулээ, ай сонсоод тэ. Тэнгүүдээ судалгаа болж байгаа юм шиг таалагддаг. Яг нэг судалгааныхаа агуулгыг анхаарч ажиллаа хийж байгаа болохоор ингээл над руу байн залгдаг шнэ. Судалгаагаа бүглөө, чийл бүглөө. Чийл ганц уулцсан. Нөгөө хоёр л хүн байна. Нөгөөтний пүүж. Тэгж юм байна хоёул уулцсан. Судлаад. Тэгэл заа гээл тэгэл бүгэлдэг. Тэнгүүд энэ яг батна их судалгаан дээр яг нөгөө олон хүн байвал клээс гой бүгэлж байгаа зүйлдээ хэсгээл явуулдаг шүү дээ. Нэг зарим нь ингээл заа гээл нэг хүн бүгэлж гэдэг. Тэгээд сүүлийн үед ялч өдөр орчин мөрдүүлээд яг өрөөнд судалгаа авч байгаа маань илүү гоё. Төвлөрөө. Яг орчиндаа бүршүүлдэг бүсэж зүйлс таа. Бас нэг ачаалгүй нэг юм аа бас орчиндаа аюул чухал юм тийм. Болгоно хүний тарих чи угаасаа л нөгөө ажлын хайж байгаа гэсэн ингээл юм бол салгалтаар л төвлөрч өгөхгүй гэж орчичдаг юм байна. Одоо маань айгуу гой бодлоо тестер тулгарсан учраас одоо айгуу бууж ирдэг шүү дээ. Уншаад айгуу ойрхон санагддаг. Тэгэхээр номын нөгөө нээж хараагүй үзээгүй байгаа хүмүүстэй унших одоо тэ санаа сэтгэлийн нөхөл хоёр ямар шалтгаан хэлэх вэ? Зотааг юу? Яг нөгөө дийлэн хүмүүс гэж магадгүй. Тэгэхээр нөгөө тэр Эрикагийн нэмэлтээр нөгөө эмэгтэйчүүдийн маань аюул хэлдэг. За яг маргаашнаас эхлэх байна. Би яг маргаашнаас эхлэх. Яг нэгтгэс эхлэх байна. Эсвэл за би яг 3 сарын 1-ээс эхлэх. Дандаа хойшлуулдаг те. Маргааш гэж ярьдаг. Одоо тэр хүмүүсийн одоо та бүхний амны уншлага болцсон байгаа бол магадгүй тэрийг өөрөө өөрчлөе. Энийг тойргосоо гарыг гэж бодож байгаа бол магадгүй нэгэд үзээрэй гэж би зөвлөхөө байна. Окей. Миний бодлоор нөгөө өөрчлөлт гэж ерөнхийд нь яангууд нөгөө маш олон зүйлийг өөрчлөхийг хүсдэг шүү дээ. Бараг нөгөө хүний хүсэл юу гэдэг сонирхол хүсэл байнгын өөрчлөлтөд байнгын жавталтай байнгын нэг шинэ хүн маргааш шинэ хүн нөгөөдөр шинэ хүн эсвэл нөгөөдөр шинэ бизнес шинэ амжилт гэж байнгын өөрчлөлт ингээ бодол байгаад байдаг. Тэгэхээр миний бодлоор бол өөрчлөлт гэхэд гэдэг зүйл маань ерөөдөө өдөр тутмын угаасаа үйлдэлтэй байнгын өөрчлөгдөж идэг. Угаасаа хүн өдөр тутмын өөрчлөгдөд явж идэг. Тэгэхээр бол энэ зүйл бол байнгын өөрчлөлтийн процесс баг. Энэ номыг уншсанаар харин тэрийг нэг хурдлуулах, илүү хялбарчлуулах гэдэг ч юм уу тийм. Эсвэл ч том зорилготой том өргөдөлтөй бол тэрэндээ өөрчлөлт бол энэ номыг унших юм бол анхны алхам маань яг эндээс эхлэх юм байна гэдэг зүйл бас сайн ойлгож ухамсарлах юм бол гэж бодсон. Тэгэхээр уншаарай. Яг битгий унш гэж хэлмээр ч байгаа ч гэсэн даа уншаарай гэдэг. Ядаж эхлүүлж гэдэг. Миний өдөр өмнө нь ярилцж байгаа битгий уншаар гэхэд амар гэж очивдаа. Нүү хийж уншихсгүй юм уу? Уншихстай биш үү гэж бодчихсон. Тэгээ сонирхоод уншаад үзээ. Нөө зарим зүйлийг нөө хийхэд одоо гацсан байдаг шүү дээ. Барилгаа гарч чадахгүй те эсвэл өөр өнцгөөс харж чадахгүй нэг хайрцанд орцсон үе те. Эсвэл одоо нөгөө нэг төрлийн ном уншсараад гацсан ч юм уу те. Тийм үе тохиолдож байгаа үе уншаад үзвэл бас нэг арай өөр талаас нь харах. Тэгээд бодит кейстэй учраас бас арай ойрхон буух тийм боломжтой юм шиг надад. Тэгэхээр яг одоо таны хэрэг хөтөж те эсвэл заа те эсвэл орчин ингээ болохгүй байгаа даа энэ номыг уншаад тэгээд зэрэг бас номын нөө түрүүнд гэсэн клиник хэсгүүд гэдэгсэн шүү дээ. Тэр хэсгүүдийг баг эхлээд уншчвал өөрчлөлтөд унших сэтэл бас нэлээд түрүү байна. Тийм байсан тийм. Одоо тойроос нэг асуулт эргэн тойронд чинь тэг гэр бүл ойр татныхын дунд чинь юм өөрчлөхгүй бол ингээл шин санаа ирэх тийж яах гэдэг. Эсвэл наач зүгээр тэгэл болж л хийсэн юм тэгэл дараагаар л байлгаачтай гэдэг юмс байдгүй юм. Тэр биш үү? Тэгвэл энэ хүмүүсийн нөгөө юуны болохоор нөгөө өөрчлөлтийг яаж амжилттай хийх вэ гэхээр нөгөө дийлэнх тохиолдолд нөгөө хүмүүс нөгөө анализ хийх, бодох, өөрчлөх гэдэг тиймстэй агшмадаар явуулал болно гэж боддог юм байна л да. Гэхдээ тэр нөхцөл маань ямар үед болдгоо гэхээр илүү юу гэдэг одоо нөхцөл байдлын тодорхой тийм яг хаашаа юу хийх гээд байгаа тийм нөгөө үр дүн тодорхой ч юм уу тийм
тиймэрхүү үед болын арга гэдэг. Тэнгүүд нөгөө ямар нэг тодорхойгүй зүйл ихтэй ирээдүйн одоо тодорхой биш те одоо яахаа мэдэхгүй одоо түрүүнээс нь нэг бүтцэн байгаа үед бол илүү хамгийн үр дүнтэй арга нь харах, мэдрэх, өөрчлөх. Тэгэхээр магадгүй хэрвээ эргэн тойрон тийм хүн байгаа бол харуулах, мэдрүүлэх, өөрчлөх болчиход байгаа байхгүй тийм. Тэгэхээр нөгөө тэр хүндээ зүгээр чи ингэж ажиллаа, чи энийг ингэж хий гэхээс илүү эхлээд тэр хүндээ тэр өөрчлөлт шаардлагатай байгаа зүйлийг харуулах хэрэгтэй юм уу? Дахин хангалтанд нь харуулаад за тэгэнгүүтээ тэрийг бүрийг мэдрүүлэх хэрэгтэй одоо муу гарч сайн ирж байгаа юм. Үнэхээр энийг өөрчлөх болохгүй мэн гэдэг одоо тэр нөхцөл байдалд хүрэх хүртэл нь одоо тэр нөгөө мэдрэмжийг нь өгөх. Тэгснээр тэр мэдрэмжийг авснараа хүн өөрчлөе гэж бодог хийх. Тэгэхээр магадгүй яг өөрөө болгоо шин санаад тийм аюул юм хиймээр байгаа. Гэтэ эргэн тойронд нас тиймэрхүү хүмүүс байгаа дээр тэр хүмүүсээ зүгээр нэрвэрлээд яншаад байхын оронд өөрөө эхлээд тэр хүмүүстэй мэдүүлэх бас нэг аргыг хэрэгжилж үзээ. Тэрийг бас илүү уншмаар байвал бас энэ номон дээр яг тэр нөгөө мэдрэмжийг олох гэдэг хэсэг дээр одоо нэг заавал сэтлэг өгөх мэдрэмжийг олох гэдэг хэсэг дээр бас энэ талаар дэлгэрэнгүй билээ. Тэрийг бас аюул болохгүй биш гэж санагдлаа. Чамаг нэрээс энэ юу ярьсан чинь би нэг юм хэлжүүлсэн юм байна гэхдээ санаанд орчлоо. Тэгтээ яг тэрнээс өмнө асуухад та тэр үргэлжлэн бэ? Цайланд Үргэлжлэх. тэр тооцоотой байна гэж. Өөрснөө ер нь тооцдог. Гэхдээ ямар нэг арга хэмжээ авдаг. Танайгээр хамгийн үргэлжлэн хэмжээ. Би ясаа. Устаа гарч ирсэн чинь илүү багталцсан. Аха. Манайх яг нэг тийм асуудал юм толгойтой. Ингээл үргэлжлэн манай. Би тэрийг зохицуулах гэж их үгэлдэг байлаа. Үгсэрч байгаа. Тэгээд мэдээж баян үглээд ах юм шүү дээ. Тэгээд нэ сүүлийн үед ингээд би яаж зүгээр байж болох вэ? Сайжруулах уу гэдэг чинь бодож байгаа. Яг манай өмдтөр чинь өмнө нийлхээс өмнө тусдаа сангуугаа бүртгэдэг байсан. Нийлчээ тэгээд дундаа хэлсэн. Хинч бүртгэх юм хэлцээ. Тэгээ юу ч болж байгаа юм бидэхгүй. Манай ихний цалин болон маш дууссан байдаг. Тэгээд юм би тэгээд нэлээ өгүүлж байгаа сүулдэ бодож байгаа байсан чинь нөгөө манайс чинь ажил дээр ингээл дандаа PM дээр те 7 хоногийн weekly-гээ сангуу зардлаа бүртгэл байнга явдаг Excel 7 хоногоос хасдаг. Гэхдээ ягаад яг ийм бодит юм хэмжээд кейс баг юмтай адилхан гэрийн PM дээр л бүлжүүлж байгаа гэдэг балансаа хийх байна. Бүх зарлуудаа Excel дээр ингээд драфтлж байгаа. Тэрээс нь одоо авъя чадам гэж одоо орчны бүх хүмүүс ооштой өнгөлөх хүмүүстэй. Тэгээд тэр болгоны банк бүх зардлаа нөгөө янгууд 10 сараас хойш буулаад эхэлцээ байж байгаа. Ингээд сар болгон өдөр болгон гарч байгаа зардлуудаа. Тэнгүүд хаана их хамгийн их зардал гараад байна үрээд байна гэдэг ч юм уу. Хинэл үрээд байна. Тэгээд ер нь яг яагаад байна гэдэг зүйлүүдээ нэлээд харж байгаа. Одоо тэгэхээр 5 сар 10 сар 10-аар 1 2 5 сар болчихж байгаа шүү дээ. 5 сар үдцсэн. Ямар ч байсан жил болчоод тэр нэг нэрхээ хан гарчих юм байна. Яах юм бэ? Дүржимжтэй гэж байна гэж бодоод байна. Тэгээд бас сайжруулаад яг хоорондоо шеэрлсэн. Яг ингээд өдөр болгоныхаа зардыг бүрдээд явдаг. Тэр бас их зүгээр юм биш үү? Санаа болчихлоо. Тэгээ манай ч гэсэндээ бас арай гайг болоод байгаа. Хүртэн өгч байгаа шүү гэдэг. Энэ кейсээр бол нэг хүчин амьсаа ажилласан биш үү? Тэгээд замаас буюу орчин дадлаа сайн дадлаа болгож чадсан. Өмнө нь бол яг нэг сэтгэл хөдлөлөөр л шийдэх гээд үзээд байсан байх нь шүү дээ. Илүү нөгөө магадгүй уурлах ч юм уу те. Магадгүй ингээд заримдаа маргалт шүү дээ. Эсвэл заримдаа ингээд жокер яринтэй. Заримдаа ингээд тэгээд ер нь бодоод ирсэн чи сэтгэл хөдлөлөөр л хоорондоо хоёр талаас яриад байгаа болохоос ямар ч шийдэл байхгүй. Тэгээ ерөнгөт нөгөө магадгүй нөгөө яг энэ гурван ингэж ашигласан юм байна. Илүү нөгөө одоо Excel файл хүртгээд ингээ харж нэгдэг чинь илүү нөгөө орчноо буюу замаа бий болгож чинь гэсэн үг шүү дээ. Илүү ингээ харж их боломжтой болж байна. Мэдээж тэрийг бүртгэх илүү тэр талаас байгаа юм. Орчноо бүрдүүлээд цаашаа харангуй нөгөө юун дээр болж байгаа юм дээр болохоо яав зүгээр мэддэг зүйл юм. Ингэж суулж хэнгээс ахимшсан. Тэгэхээр өнөөдрийн хөвдөө одоо маань бодит кейсүүдтэй тэмцэс илүү ойлгох тэрийг ажил дээр гарсан кейсүүд болоод амьдрал дээр гарсан гоо кейсүүдтэй хуваалцлаа. Тэгээд бус хүмүүстэй уриалж хэлэхдээ энэ хүн нөгөө та дэлгээд үзээрэй. Хараад үзээрэй. Байсан ч болно дөө. Өөрчлөлт чинь тэгээд
хаанч би бол тийм дээр яг чи өөрөө өсчлээ өөрчлөгдмөр байвал уншчихгүй тийм. Тэгэхэд яг 3 Энэ захирлын уусаа банк л үнэсээ заавал дуусгах албагүй. Тийм. Гурлаа дуусгах байгаа. дуусаагүй нээлттэй. Зүгээр л нөгөө улсын хүртэлхээ ойлгож авсан өрснөө шингээсэн зүйлээ хаваалцж байгаа юм их байгаа болохоор аюул санаа нэг санаач болов уу хамт хэрэгжүүлэх бол хэрэгжүүлчих юм бол бид гурийн энд ярьж байгаагийн хэрэг юм болов. За тэгээд цаг гаргаж ирсэн тавьж баярлалаа. Тэгээд бидэд болохоор өөрчлөлтийн тухай шүүтрийн кафе булангаараа хуваалцлаа. Баярлалаа. За.